үзэгч та бүхэнд орой минь хүргэе. Тэгэхээр олоо телевизийн зочинтой харилцах цаг нэвтрүүлгийн минь ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бид энэ удаагийн ярилцлагаар Ховд аймгийн Нарийн сумын харьяат Монгол улсын сайн малчин Баатар Зохитыг студид орж оролцуулж байгаа юм аа. Тэгэд бидний урилга бас хүлээж авч хүрэлцэн ирсэн танд талархсан илэрхийлье. Тэгэхээр одоо нутаг орноор Ховд аймгийн Нарийн сумаар ямар одоо байна вэ? Намаржаа тарган болж байна уу? Сайхан намарч байна. Энэ жил манай нутагт зуншлаг сайхан болсон. Одоо намарчаа ер нь сайхан байгаа. Тэгэхээр хоёулаа өнөөдөр энэ бас би таныг студид орж оролцдог бол одоо мянган малчтын төлөөлөл болгож малчтын хувьд тулгарч байгаа асуудлууд бас юу байна? Бас мэдээж хүндрэлтэй, шийдвэрлүүлжтэй асуудлууд олон л байдаг баг. Тэр бүхний талаар бас ярилцъя гэж ингэж бодсон юм. Хоёулаа яриагаа ер нь малчтын амьдрал ах уу ямар байна вэ? Та одоо яг мал маллаж адуулж тэнд амьдарч байгаа хүний хувьд одоо мэдээлэл тэгэхээр хурж байна. Одоо ер нь малчтын амьдрал ямар байна? Хуучнаа бол одоо ямар болсон бэ гэдгээс л хэлье да. Одоо малчтын амьдрал бол нэг үе бодох нь бас их сайхан болж байгаа. Ер нь л шинэ залуу малчч хүртэл ер нь амжиргаан дэшлээ сүүлийн 2-3 жил болоо ер нь сайхан жил нь болоо сайхан болоод ер нь мал сүргэн их өсөж байгаа. Ер нь амжиргаан ер нь их сайхан болж байгаа манай хөдөөний малчтын хувьд. Ингэж ярьдаг юм билээ. Сумын төвийнхнээс илүү малчаад их олон суугийн телевиз үздэг гэдэг л энэ үнэхээр одоо бас тийм явдлууд байна. Тэр байлгүй яг одоо maaхан чинь баг хот хөдөөгийн амьдралын бол хоорондоо ер нь ялгахтааргүй ер нь л тийм болж байгаа. Тэгээд ер нь олон суугийн тийм антен ер нь малчт бүхэн бүгд тэрийг үзэж хардаг байгаа. Ер нь хөгжил ер нь одоо ер нь их дээшилж байгаа малчтын амьдрал. Тэгэхээр өөрөөр хэлбэл мэдээллийг яг гэрээсээ олон талаас авч яах гэсэн үг тийм ээ. Тийм ээ тийм. Малчттай холбоотой бас жаахан сөрөг мэдээлэл өгөх байх юм л да. Жишээлх юм бол Улаанбаатарчууд бид 1 кг махыг одоо 10 орчим мянган төгрөгөөр авч идэж байна гэдэг. Инхээр ерөөс энэ малчид махны үнэсгөөд байна гэдэг ингэж хараад буруутгаж байгаа явдлууд бас харагддаг юм л да. Тэгэхээр та зүгээр яг малчны хувьд тэгээ мал малдаг хүний хувьд яг таны гар дээрээс мал мах ямар үнэтэй очдөг юм бол авдалдагддаг юм бол гэдэг манай үзэгчдээ сануулж магадгүй л. Тийм ээ. Мань бол одоо сүүлийн үед 2 жилээс л ер нь малын үн ер нь аваа нэмэгдэж байгаа. Тэрнээс шул бид бол яг малаа чэнж нарт л малаа худалддаг. Тэгээд ер нь жилийн ер нь орлого болоод өвлөө сардаа малаа зарж борлуулдаг. Хавар болохоор ямаагаан саманж ноолуураараа бас гэж юу яадаг. Өөрөөр хэлбэл малчтын орлого бол жилд нэг 2 үндсэн гол үзүүлээс бүрдэж байна гэж хэлж. Бараг тэгш хэлж болно. Ноолуур мах өвлийн цагт болвол. Гэхдээ тэгээд хүмүүс ярихаараа малчтад их тэтгэлэг төрөөс их дэмжлэг тэтгэлэг очиж байна. Жишээлбэл ноосны мөнгө очиж байгаа. Дээр нь хүүхдийн одоо нэг хүүхдийн одоо төлбөргөө ихтэй сургууль сургаж байгаа гэл малчид руу хандсан их одоо дэмжлэг байна гэдэг юм л да. Үнэхээр бодит байдал дээр тэр дэмжлэг хэр хүрч байгаа. Тэр малчдын нэг хүүхдийг харин тэгж сургадаг тэр тэтгэлэг болоод ер нь малчдууд ер нь огт ирдэг. Харин малчтаас харин сүүлийн үед одоо 1 жил болж ондоо ноосны мөнгө гэж тийм мөнгө л нэг ирсэн. Тэрнээс биш одоо малч төрөөс бас нэг харж үзээд тийм юм өгөөд байгаа юм бас малч тэр болгонд бас бидэнд хүчрээд байгаа юм бас нэг үзэгдэж амьдралд болоо нэгдээд байгаа юм бол огт байхгүй байгаа. Бэлчээрийн хүрэлцээний талаар их ярих юм. Тэгээд бэлчээр мал одоо хүмүүс мал их маллах болсноосоо болоод одоо Монголын мал чи одоо бараг 50 сая хүрлээ гэдэг. Энээс болоод бэлчээрийн хомсдол бий боллоо. За дээр нь ургамал амтан одоо устдаж үгүй болох цөөрх тоо торлон цөөрх боллоо гэдэг ийм их юм ярих юм л да. Зүгээр та энд одоо ямар саналтай байгаа? Тэр ч одоо сүүлийн 2-3 жил сайхан болоод малчтын мал өсөөд тэр тал ер нь юу болж байгаа нь бол мэдэгдэж байгаа. Ажиглагдж байгаа. Тэгээд ер нь энэ тэрөөс бас энэ малчтын талаар юу яаж байгаа бодлого нь малчтуудад яг үн зөв хүрч байгаа нь бас нэг мэддэхгүй байгаа. Зүгээр танаа сум жишээлбэл бэлчээрийн хүрэлцээний талаар ямар байдгийг өвлжээ хаваржаа тэр бүхэн өмчлөгдсөн байдаг юм уу, эзэмшлэгдсэн байдаг юм уу? Өвлжөө хаваржаа бол яг гэрчилгээ хийчихсэн тийм юутай байдаг. Эзэмшлийн гэсэн үг.
За 100 юуных бол тэр эзэмшигтэйгөө зүгээр л яг бай суусан яг орон нутгийн гаюугаараа манус яг тэр буудлуудаараа тэгээ буугаад явцгаад. Бэлчээрийн хүрэлцээ хэр байна? Одоо жишээлбэл та одоо нийт одоо хэд орчим жил мал малж байна уу? Тэгээд өмнө магадгүй юу гэдгийг 90-ад онд ч юм уу тэр үеийн мал малж байсан байдал өнөөдрийн байдлыг харахаар малчтын малын тоо хэр одоо өссөн байна? Эсвэл одоо тэр багийн ч юм уу? Ер нь манус чинь малын тоо бол одоо сүүлийн 2-3 жил ер нь аваа өссөн байгаа. Тэгэхээр малын тооноос гадна тэр мал маань одоо бэлчээр талхлах одоо юу гэдэг магадгүй хонь хооронд дээх үе чинь хонь их нийлдэг. Одоо бас ингэж хонь нийлэх нөгөө мал бэлчих зайгүй болох тийм хандлагууд бас ажиглагдж байна уу гайгүй байна. Бас гайгүй байгаа манай нутагт бол ер нь өргөндлөгээр бас манай нутаг чинь гов хангаа хослсон ер нь өргөө одом нутагтай. Тэр мөрний бас харьцангуй гайгүй манай нутагт бол. Зарим газруудад ингэх юм байна шүү дээ. Малчид хоорондоо бэлчээр тэр дундаа үлжээ хаваржаанаас болж маргах, муудалцах. За тэгээд өөр газруудаас отроор одоо тэр сум орон нутагт нүүдэлж ирэх. Тэгээд одоо хаваржаа үлжээгүн талхлах, өвсийг идэх. Тэгээд тэрнээс болж тийм үл ойлголцлууд манай газар, танаа газар гэсэн юм маргаан энтрих болох юм. Танаа сум баг тийм зүйлүүд бас байдгүй. Манад бол харьцангуй бас гайгүй. Зүгээр яг эзэмшсэн үлжээ хаваржааныхаа юмд л нэг жоохон тийм юм байх хүс биш. Зун намрын тийм бусд үед бол манус тэгж юу яагаад байх юм бол огт байдгүй маа. Харьцангуй өргөндлөгээр бас нутаг бол бас өргөн учраас килан бол гарах нь баг байдаг. Ноолуурны үн нэмэгдсэнтэй холбоотойгоор малчид ямаа их өсөх боллоо гэсэн яриа их байх. Зүгээр таны ажиглаж байгаагаар бас та өөрөө хэр ямаа тав тэгээд танаа багийн бусад одоо малчид ямаа өсгөж байгаа бүр хэтрүүлэн өсгөж байгаа ч юм уу ийм хандлах хэр байна. Бог малдах ямааны эзлэх байр суурь бас ер нь ямаа бол харьцангуй их байгаа шүү. Ер нь орлогын ганц гол их үүсвэр болохоор. Тэгээ ер нь малчдын нэг 50%, бараг 60% шахуу нь бараг ямаа сүрэг гол сүргийн 50-60%. Гол эзлэхүүнийг бол эзэлж байгаа ямаа бол. Ямааг бол харин бас байгаль юундаа бас жоохон сэргэлээтэйгээ бас одоо сүүлийн үед малчд маань ер нь бэлчээрийнхаа юу яахын тулд ер нь сүргийнхаа бүтцийг ер нь чанартай болгохын тулд хичээ ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл ямаа их өсөх нь бас сүргийн бүтцэд бол сүргээр нөлөөлдөг гэдэг нь марчад эргэж анзаарч их тоо толгойг хөөж өсөх харьцангуй багасгасан. Тий одоо харьцангуй ер нь доктортой гайгүй болж байгаа юм. Малчдыг төрөөс их олон зүйлээр дэмжиж байгаа би түрүү асуусан та бас дутуу хариулчих шиг боллоо. Зүгээр яг жишээлх юм бол төрөөс дэмжиж байгаа тэр дотор ноосны мөнгө гэж өгöd байгаа. Тэгэд энэ яг малчдад бодиттой хүрдэг юм уу? Магадгүй та хэдэн хоньны ноосны мөнгө авахаас хэд авдгийн тийм ээ? Энэ талаар манай үзэгчид хүргүүл те. Энэ үнэхээр бодит дэмжлэг болж чаддаг юм уу? Тий манайх одоо ер нь 1000 гаруй малтай би чи одоо тоон гаруй ноос тушаадаг. Тэгээ ер нь мөнгө нь бас юу яагаад яг цэвэр ноос гээд өгөхөөрөө бас тэрний чинь бохирдол ноос гээ бас хэдэн өмнө асагдсан юм уу яа тий. Тэгээ бас жоохон тэрний үн бас харьцангуй жоохон бага ирээд байна л гэж малчаад тэгж яриад байгаа. Тэрний хил ам ер нь бас тасрахгүй байгаа. Энэ сүүлийн үед малчдын дунд зод орхнаас хамгаалахын тулд за мөн хулгай дээрээс хамгаалахын тулд малын даатгал гэж нэг юм яваад байгаа юм л да. Зүгээр энэ та малаа даатах болсон уу? Манайх одоо энэ өнгөрсөн жил манай суманд тэр малын интегцүүлсэн даатгал гэж тэр юм хэрэгжиж байгаа. Тэгээ манайх энэ жил малаа даатгуулсан байгаа. Одоо тэрнийхээ өршибийг одоо эх жилээс л хүртэж эхлэх байлгүй одоо тэрийг. Тэр хэрэг зод энэ төр болол гэсэн үг шиг тийм ээ. Тэгээ төрний зэрэгцээ мал бүрийг одоо энэ бүртгэлжүүлнэ гэж нэг юм явах юм. Тэгээ би бол хувьдаа бас гайхаад байгаа юм л да. Тэр мал болгонд эмэг зүгээд бүгдийг кодлоо тэгээд тэр кодлоод байгаа нь яаж байгаа гэсэн чинь хулгай дээрэм за мөн одоо мал муулах тэр бүхэнд аль сумын мал хаана явж байгаа гэдгийг мэднэ гэдэг юм. Зүгээр энэ бодит байдал дээр хэр бодиттой үнэн ажил хэрэг болж чадах бай таа малч нөр гэж бодож. Тэр бол нэг сайн юу яахгүй байгаа. Тэрийг бол би сайн оошож үзэхгүй байгаа. Одоо нодин намрал манай тэнд мал тийм өхөр
хүртэл хийж байгаа шүү дээ тий чи. Тэгсэн ер нь одоо ингээд нэг жил болоход энэ тэнд усан дээрч мал сал устаа явж байхад малны тэр эмэг мэмэг нь унтсан явж явах шээ. Харин тэр энэ төсөл наадах манай сулгаад малаа алдлаа гэхэд тэр эмэг юугаа пайзаар нь маань малаа олоод юу яагаад явна гэж бол байхгүй юм шиг маань мэт бол санагч байгаа. Тэр бол нэг өргөө зардал юм уу гэж малчин би бас бодоод байгаа шүү дээ. Зөв. Тэгээс гэхдээ одоо бас энэ бас бодлого явж идэг байлгүй дээ төрийн тийм ээ. Тий. Малын яс чанар муудлаа зодонд их амар эсвэргүү боллоо хит чанар хөөлөөгөө зарим энэ Төв аймгийн айлууд бол бог малаа жилд 2 төлөвлөлдөг энэ төр байдаг юм билээ. Танаа нутагт тийм байдаг юм уу? Манай нутагт бол тийм асуудал бол байхгүй. Манайд энэ чинь бас ургамал нь жоохон тачир дуургадаг хадлан тариалан гэж байхгүй. Мань бол аймагаас орж тэр өвсний фондоос өвс бод юу пресэлцээ өвс бас машин зэрэгтэй усууд нь энэ зэрэг сум руу ороод ойролцоо сум руу орж. Тэгээ ойролцоо сум руугаа энэ хадлантай газар руу орж өвсдөж юугаа бас бэлдэж авдаг бас тодорхой. Аймагаас авахар худалдаж авах уу? Аймагаас авахар яг тэр өвсийг худалдаж авдаг. Зөвхөн малны яс чанарын тухайд. Малны яс чанар бас сүүлийн үед улсууд мал олдоод бас тэгж ярьж л байгаа. Одоо ер нь малчид бас малаа тодорхой хэмжээгээр бас чанартай ашиг шим өндөртэй тийм бол ер нь тоотлогыг нь бас жоохон багасгаад тэгж юу яахыг бол малчид одоо ерөөдөө баг тэрийг ойлгож байгаа. Энэ хөдөө ингээд малчтай амьдралыг харахаар цөөн хідэн хүмүүс малчид голдуу маллаад хөгшөд одоо малчид голдуу үлдээд хүүхдүүд нь хотоо суурин газар за бүр цаашлаад бүр төв газар хот вараад ингээд явцдаг. Тэгэд хойноо голдуу малчид үлддэг гэсэн ийм яриа их байх юм л да. Зүгээр энэ бас юутай холбоотой юм бол та энийг бас яаж харж байгаа. Хоёрдугаар сумын төв залуучууд их вараадах юм. Магадгүй соёлоо энэ төр вараадаг л байх л та. Тэгээ тэрнээс болж маллах арга ухаан бас залуучуудад өвлөгдөж үлдэх нь бага байна гэсэн тиймэрхүү шүүмжил бас олон нийтийн дунд байна л да. Энэ дээр та ямар бодолтой байна? Манай нутагт бол тэр бол харьцангуй бас гайгүй байгаа. Бас залуучуудыг бас буруутгаад байх юм байхгүй. Тэр бол хот юу газар төв газар орж бас тэгж амьдрдаг нь бас төвд нэг талтай бас төвд байдаг баг. Үр хүүхдүүдийн сайн сайхан амьдралын төлөө тэд нар чинь тэгж явах нь бас үйл баг. Гэхдээ манай нутагт бол ер нь бас шин залуу малчд ер нь гайгүй байгаа. Ер нь харьцангуй бас манай баг бол ер нь амжиргаа сайтай байдаг. Хөдөөрийн малчдыг хотын төсөөлөхдөө нэг их залах уу тэгээд өвөл юу хавар зунжингаа одоо найр наадам айраг сархад гэж яваад тэгээд өвөл болохоор 100 дурхан боллоо 50-ны валрлаад туслаач гэдэг нэг тийм хойр залах улсууд байдаг юм шиг хараад идэг юм л та. Зүгээр яг бодитод дээр би ч бас өдөө өссөн малчтай амьдрал бол маш их ажил одоо хөдөлмөр эрхэлсэн шаардлагатай байдаг юм зүйлүүд бас гадарлана л да. Та энэ дээр бас тийм бодолтой хүмүүст хандаж юу хэлэх бол? Ер нь залуучууд бол ер нь би ч ер нь тэгж боддоо шүү дээ. Ер нь хөдөлж л байвал бас гайгүй юм болоо. Ер нь хөдлөхгүй тэгэл залхуураад хойрог байвал өөрийн биеийн ч хүртэл бас өвчин уучгээл бас янз бүрийн болоод байд юм уу ч гэсэн шиг. Хүн ер нь аль болох хөдлөөл байвал өвчингээ чимээ мэддгүй юм болоо хэрдээ тэгж бодож явдаг хүн байгаамаа. За бидний яриа бас энэ сүүлийн үед газар нутагийг маань харийнхан эзлэх боллоо. За дээр нь энэ тэнд малын бэлчээрийг одоо нөгөө ашигт малтмалтай холбож цөлмөх талхлах боллоо гэсэн яриа их байх юм. Зүгээр танаа нутагт ямар байдгийг дээр нь энэ нүүл нөхцөл байдал хэр одоо малчтад бас хөргөөр нөлөөлж байна гэж ингэж та бас боддог уу? Ер нь харж байхад манай нутагт бол тийм юм бол бас гайгүй байдаг. Тэгээ бас энэ алс ингээл өмнө гов янз бүрийн юм ингээл мань арайдаа телевизээр ингээл хараад байж байхад энэ улсууд ер нь яаж болдсон бол гэсэн шиг мал үлчих газар нутахгүй болдог, мал нь уух усгүй болж байгаа ер нь тийм юм их ярихын тэрүүнд бас сэтгэл имзгэлж явдаг. Тэгэхээр одоо бас төр засгийн тодорхой төвшний шийдвэр гаргах төвшний хүмүүс биднийг харж байгаа бол та бас тэдэнд хандаж энэ малчид руу анхаарах, ялангуяа энэ бэлчээр рүү анхаарах энэ бодлогын талаар юу хэлж болохоор байгаа вэ? Хэлж болохоор байгаа бас. Ер нь төр засаг бол ер нь малчдыг яг амьдралд нь тулсан
тийм л бодлого явуулахгүй мань бол юм янз бүрийн малчтын талаар юм гараад байгаа шүү. Малчтуудад бол наалдж байгаа юм бас их ховор мэдрэгдэл байгаа юм шиг санагддээ шүү дээ надад бол. Тэгээ ер нь яг энэ улсын хурлын одоо энэ гишүүднэр бол яг хөдөөнөөс амьдрал мэддэг тийм хүн заримдаа сонгогдож байна уу юу гэдгийг бас тэрүүн дээр бас нэг жоохон тиймэрхүү бодолтой байдгаа одоо. Тэгэл одоо энэ төр засгийн малчин бид нарыг бас тийм оновчтой тийм шийдвэр гаргасаа л гэж хүсэж явдаг. Тэгээ улсын сайн малчин гэдгээр нь би таныг бас онцлоод байна л да. Тэгэхээр Монгол улсын сайн малчин гэж байна. Сайн малчин гэдэг энэ одоо болзол гэдэг юм уу, энэ шалгаруулалт, энэ юу нь бас юу гэдэг юм ба шалгаруулалт гол нөхцөл нь. Дээр нь ер нь мал өсгөж амьдрах, хадгуулах энэ үйл явцыг та бас дараагийнхаа үед ер нь монголчууд нүүдэлчин байсан учраас тэгээ үед боломжлуулах ийм хандлага энэ үүднээсээ залуу малчтад хандаж бас юу хэлэх бол. Ер нь улсын сайн малчин болох бас болзол байгаа. Тэрийг бас төр засгаар шалгаруулад ийм юм шалгаруулж байгаад бас сэтгэл бас үеиг байдгаа. Тэгээ ер нь шинэ залуу малчтын төр засгаас харж үзэж байгаараа л гэж одоо олон талын бүх юмар нь бас юу яагаараа л гэж одоо хүсчихэл. Махны тухайд хоёлын яриан дээр гэж орё л та. Тэгээд одоо Улаанбаатарчууд бид 1 кг махыг нэлээд өндөр үнэтэй авдаг. Тэгээд энэ үгний шалтгааныг л одоо ченжүүдтэй тэр дундаа малчтай холбодог. Зүгээр энд тодорхой бодлого гаргаад магадгүй танаа сум орон нутагт малчид хоорондоо хоршоо байгуулад юм уу нэгдээд өөрсдийнхөө малыг ченжээр дамжуулалгүй хот руу оруулж ирэх ийм боломжууд бас бий юу? Ер нь хоршоо энэ төр байгуулсан тийм одоо юу байна уу уламжлал? Тийм юу бол яг хоршоонд гэж бөөний тийм юм нэг ярих нь яригдаад байгаа. Тэр бол одоо бол эхлээгүй л байна. Манд бол харин бас нэг талаар би энэ ченжнер гэдэг чинь бас манд бас их тусны нэмэр болоод байгаа юм болов уу ч гэж бас нэг бодоод байт. Манд тэднэрт малаа бас боломжийн тэднэр чинь бас малаа нэтлаад янз бүрийн зардал мардлыг бас бараа нутагч алс хол болохоор бас тээвэр вэмэр ягаад тэгдэм юм уу ер нь мал бас хөндөр үнэтэй юм яригдаад байгаа юм. Энэ хотод болвол Улаанбаатар хотоос 1500 км-ийн хойно орших тий ийм одоо газар нутагт та бас ажиллаж амьдарч байгаа. Зүгээр танаа нутгийн цаг уурын онцлог бас юу байдгийг малаа одоо жишээлбэл энэ онцлогоос хамаараад зуд жил одоо зуднаас малчдыг гол одоо айх ёстой тийм ээ. Зуднаас одоо урьдчилан сэргийлэхийн тулд одоо бас юу хийх ёстой вэ? Залуу малчид ер нь юуг анхаарах ёстой вэ? Ер нь малчид ер нь амар цагтл одоо яг бас нэг хадлан юугаар сайн бэлдэж авахгүй бол бас зууд болоод унахад бас малчдууд нэр хэцүү байна л да. Тэр бол харин тэр бэлтгэлээ үүсдэж ийлээ мань бол одоо намрын өрн дулаа энэ гайгүй цагт болоод сайн бэлдэж авах юм бол бас харьцангуй бас гайгүй туснаа мань өст бол. За тэгээд бидний ярилцах цагаас өндөрлөх төгч байна. Та тэгээд ер нь одоо малчтад мөн төр засгийнханд за Улаанбаатарчуудад хандаж одоо бас хэлэх ярих санал болгох ийм зүйлийг одоо хэлж болохоор байна. Одоо манд бол хэлж ирээд ах юм байлгүй л яг тэр засгийн одоо малчин биднэрд амьдралд нь яг нийцсэн тийм үйл ажиллагаа явуулвал малчин ард түмэнд бидэнд нөлөөлөл их сайн байна. гэж хэлээ даа гэж хэлээ. За тэгээ үзэгчтэй баярлалаа. Энэ удаагийн зочноор Ховд аймгийн Нарив сумын хариад Монгол Улсын сайн малчин Баатар цогт өргөдөө оролцлоо. Тэгээд бас малчтын амьдрал ямар байгаа вэ? За хаа байсан 1500 км буюу Улаанбаатар хотоос тэртээ алсад орших энэ одоо сум орон нутагт мал маллагааны ажил юу байна уу гэдэг энэ тухай бид бас ярилцлаа. Тэгээд бидний ярьцлага та бүхэнд бас хүрсэн байхаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд студид хүрэлцэн ирж манай үзэгчдэд бас тодорхой мэдээлэл өгсөн танд талархсан илэрхийлье. Баярлалаа. Таны одоо цаашдын амьдралд ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэр үзэгчтэй энэ удаагийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяр таа.